2010 онд Apple компани анхны iPad-а танилцуулав. 2010 онд дэлхийн хүн ам 7 тэрбум байлаа. 2010 онд Instagram байгуулагдав. 2010 онд дэлхийд даяар Angry Birds, Fruit Ninja тоглосон байлаа. 2010 онд Justin Bieber-ийн Baby дуу хит болж байлаа. 2010 онд Испаниус анх удаа хөл бөмбөгийн дэлхийн аварга шалруулах тэмцээний цомыг өргөв. Мөн 2010 онд Монгол улсад цахим мөнгөний үйлчилгээ нэвтрэв. Монгол улсад санхүүгийн шинээрэн эхлэхээс өмнө энэ цаг үед худалдаа үйлчилгээний төлбөр тооцоог хийх үндсэн хэрэгсэл нь бэлэн мөнгө байв. Бид утасны төлбөр, тог цахилгааны мөнгө төлөхөөр урт очир үүсгдэг байлаа. Тэрч бүхэл бидний цалин, тэтгэвэр, халамжийн мөнгөч гэсэн гар дээр бэлэн мөнгөөр ирдэг байв. Энэ эхэндээ асуудал биш байсан ч эдийн засаг хөгжихийн хэрээр бидэнд дэлхийн улс орнуудтай адил дижитал шилжилт хийх хэрэгцээ үүссэн юм. Ингээд Монгол улсад бэлэн мөнгийг дижитал шийдэлтэй хослуулсан бүтээгдэхүүн танилцуулагдсан нь дан ганц санхүүгийн салбарын хувьд бус байгаль орчин, иргэдийн амьдралын хэв маяг зэрэгт олон талаар эерэг нөлөөлөл үзүүлж чадсан. 2010 онд цахим төлбөр тооцоо мөнгөн гуйвуулгын чиглэлээр үүсгэн байгуулагдсан Mobi Finance банк бус санхүүгийн байгууллага хэрхэн энэ нөлөөллийг бий болгосныг хамтдаа харцгаая. Mobi Finance банк бус санхүүгийн байгууллага нь Mobi Express үйлчилгээг нэвтрүүлснээр Монгол улсын иргэд цахим мөнгөтэй танилцсан юм. Энэ тухайн цаг үеийн анхны цахим идэвч байлаа. Хэрэглэгчид утасны дугаараараа мөнгө шилжүүлэх, ярианы төлбөрөө төлөх, нэгс сэнэглэх, бэлэн орлого зарлах хийх гээд биеэр очиж цаг хугацаа зарцуулах олон үйлдэлийг хорвын дотор л гар утсаараа амжуулдаг болов. 2014 оноос Mobicom хэрэглэгчид энэхүү ягаан чихрийг цуглуулж урамшуул төлбөрүүдэд оролцож ирсэн. Энэ бол хэрэглэгчийн үнэнч байдал. Брэнд хэрэглэгч хоорондын урт хугацааны харилцааг дэмжих Candy Loyalty онооны систем бөгөөд мөн л Монгол улсад анхны Loyalty төлбөр болж танилцуулагдсан. Candy дан ганц хэрэглэгчид бус худалдаа үйлчилгээний байгууллагуудыг хурдтайгаар өөртөө нэгтгэж үндэсний төлбөрийн системд цоо шин төлбөрийн хэрэгсэл болж мэндэлсэн юм а. 2020 оны нэгэн өдөр Candy-гийн нэлгаан өнгө бүгэлдээ бүгд цэнхэр өнгөөр солигдсон юм. Энэ нь ердөө нэг өнгөний өөрчлөлт бус. Хэрэглэгч харилцагчтай бүртээмжтэй үйлчилгээг үзүүлэх брендингийн шинжилт байлаа. Ингээд Candy MonPay болов. MonPay нь хэрэглэгчийн өдөр тутмын хэрэгцээ шаардлагыг нэг платформ төвлөрүүлж, бүгдлийг хэлбэршүүлж, цаг хугацаа хэмнэх, үндэсний төлбөрийн шийдэл болж дахин бүтээгдсэн юм. 2018 оноос хойш хэрэглэгч хамтрагч байгууллагуудын хэрэгцээнд түшиглэн тасралтгүй сайжруулалт хийгцээр одоо энэ бүх үйлчлэгийг өөртөө багтаасан 2.1 сая гаруй хэрэглэгчтэй супер аппликейшн болжээ. Энэ хугацаанд MonPay брэнд юуг бий болгож чадсан бэ? 2.1 сая бүртгэлтэй хэрэглэгч 5 жилийн өмнөхөөс 4 дахин их. Нийт худалдан авалтын дүн 5 жилийн өмнөхөөс 12 дахин их. 2018 онд Монгол банктай хамтран цахим мөнгөний журмыг баталж хэрэгжүүлсэн нь энэ бүхний эхлэл байлаа. 2022 онд Монгол банкаар баталгаажсан бага дүнтэй гүйлгээний системд холбогдсон анхны банк бус санхүүгийн байгууллага болов. Мөн Монголын анхны цахим бондыг гаргаж 1 тэрбум төгрөгийн үнэт цаасыг ердөө 35 минутын дотор арилжаалсан юм. MonPay брендийн үйл ажиллагаа 100% дижитал орчинд явагдсанаар байгаль орчинд ч бодит эерэг нөлөөг бий болгож чаддаг. 2024-өөс 2025 оны хооронд MonPay аппликейшнийг хэрэглэснээр нийт 32 мянган тонн хүлэмжийнхэн ялгарлыг бууруулсан бөгөөд энэ нь 1,392,632 мод 1 жилийн турш агаарыг цэвэршүүлэхтэй. Улаанбаатар Бээжин чиглэлд 1207 удаагийн 2 талын нислэг үйлдэгтээ дүйцхүүц хэмжээний хүлэмжийнхэн ялгарлыг бууруулсан үзүүлэлт байна. MonPay-ээр дамжуулан 284,875,287 төгрөгийн хандив цугларч нийгэмд хэрэгцээ шаардлагатай эдгээр байгууллагуудад хандивлагдсан юм. 2025 оны байдлаар финтек, банк бус санхүүгийн салбарт 600 гаруй байгууллага үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэхүү өрсөлдөөн зах зээлийн 45%-ийг MonPay брэнд дангаараа эзэлдэг. Иймхүү тэргүүлэгч байр сууриа хадгалсаар байгаа нь бидний 15 жилийн турш зорилго, алсын хараа, үн цэнэ эрхэмлэн ажилласны үр дүн гэж бид үздэг. Өнгөрсөн хугацаанд бид зорилго бүртээ алхамаар хүрч, мөс хагалгач чимээх тодорхойлолтыг үргэлж дагуулсаар ирсэн. Харин одоо 15 жилийн турш бүтээсэн туршлага боломжуудаа хадгалж, тасралтгүй сайжрах хүсэл тэмүүллээр дүүрэн ажиллаж байна. Ирэх он жилүүдэд
Хэрэглэгчийн амьдралд хэрэгцээтэй бүхий л үйлчилгээг нэг платформоос авах боломжтой цогц дижитал орчин бүтээх. Хамтрагч байгууллагын тоог тэлж, экосистемийг өргөжүүлэх. Бүтээгдэхүүн худалдан авалтаас эхлээд хэрэглэгчийн гарт очих хүртэлх бүтэн үйл явцыг удирдах онлайн худалдааны төгс шийдлийг бүтээх 3 үндсэн чиглэлд төвлөрөн ажиллах болно. Супер App, MonPay.